Энэ өдрийн амраг ирээд тэгээд өмнөх гишүүд бас зарим асуулт асуусан учраас товчлоод хэлье гэж бодож байна. Бирж гэдэг механизмыг ерөнхийдөө энэ офтекрээ нүүрсний экспорт далд утгаараа борлуулагдахгүй байх энэ төргээд ил тод байдлыг нэмэгдүүлэх оролцогч талуудын боломжийг хангах байдлаар анх байгуулсан. Одоо тоглогч оролцогчд нь өөрсдөө цөөдөд байгаа учраас асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ гэлээгээд цогцрол гишүүний хэлсэнчлэн ухарч бол бид нар болохгүй. Тэгэхээр биржээ илүү яаж идэвхжүүлэх үү? Илүү олон худалдан авагчдыг ч гэдэг юм уу, оролцогчдыг бий болгох уу? Энийг өдөөх тал дээр нь илүү анхааруул зүгээр юм болов уу гэдэг ийм саналтай байгаамаа. Тэрнээс ухарч бол ерөөсөө болохгүй гэдэг дээр саналаа хэлмээр байгаа. Тэгээ хоёрдугаарт нь нүүрсний экспортоос бид нар гол төсвийнхөө орлогыг бас бүрдүүлэх 25 оны төсвийн тухай хуулийн дээр ч гэсэн энэ чиглэлээр орцсон байж идэг. Гэтэл 3 дугаар сарын дүнгээр нүүрсний дундаж үн чинь яг энэ оны өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 24%-аар унтсан байна үнэн. Борлуулалтын биет хэмжээ нь болохоор бүр 16.5%-аар буурсан байна. Тэгэхээр энэ өнөөдөр яг энэ биржийн тухай хууль хэлцэж байгаа нь яг цагаа олсон. Энэ байдал дээр бид нар яаж цаашаа анхаарч борлуулалтын хэмжээн дээр төлөвлөгөө ямар байдалтай гарсан байгаа вэ гэж бас давхар асууя гэж бодож байна. Товчхондоо. Хариулт 3 номер Тоонсод. За баярлалаа. Мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. Бид нар биржийн хуулиас ухрахгүй. Биржийн хууль маань энэ олон асуудлуудыг шийдвэрлэж өгсөн, ил тод болгосон, тодорхой хулгайнуудыг таслан зогсоосон гэд үүргээ гүйцэтгсэн мөн цааш гүйцэтгээд явна. Тэгэхээр бид нар энийг улам сайжруулад явна, ухрахгүй гэдгээ хэлье. За тэгээд энэ офтек гэд энэ нэрлэж байгаа. Тэгэхээр би түрүү бас хэлээд байгаа энэ сонголтыг нь гаргаж өгье. Жишээлх юм бол бид нар хамгийн сүүлийн гашуумсгойд ганц модон дээр China Energy компанитай хийж байгаа хэлцээр дээрээ бид нар оруулж өгсөн үнийн асуудлыг тохирсон шүү дээ. Үн тодорхой олон улсын биш хятадын 5 биржийн үн дээр нэмэх нь суур үн гэдэг энэ улирал тутам хөдөлдөг үнийг оруулж өгсөн. Энэ шиг энэ дээр ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн солилцоо хийлээ гэхэд бид нар хийлгэж авах дэд үтс нийгмийн асуудлаа тохироод үнэлээд нэг үнд гаргана. Дахиад тэндээ өгөх бүтээгдэхүүн дээрээ дахиад үн тогтоогоод тэрийг хяналт тогтоогоод явна. Үн өсгөөд бууруулад явдаг ийм байдлаар зохицуулна. За таны хэлсэн яг тоонууд яг тий. Бид нар 25 оны төсөв дээр 83 сая тонн $105 төсөв дээр тусгасан. Тэгээд одоогийн байдлаар бол үнийн хувьд бол энэ баталсан үннээс 24%-аар гаргалт бол нэлээд 15 орчим хувиар буураад явж байгаа. Тэгэхээр бид нар энийг яаж гаргалгаа олох вэ гэдэг гарц олох үүднээс энэ хуулийг оруулж ирж байгаа. Тэгээд мэдээж биржийн хуулиа боловсронгуй болгох, сонгодог байдал руу нь оруулах, гэрээ арилждаг болох энэ төр дээр бол яг өнөөдөр ингээд шилжээд хийчих боломж байхгүй. Энэ дээр нэлээд хугацаа жилээс жил 6 сарын бэлтгэл ажлын хугацаа бас нэлээд шаардлагатай байгаа гэдгийг бас хэлье.